Монгол улсын шадар сайд инх төвшин Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн онцгой комиссийн гишүүдийг хуралдуулан говийн чин 2018 олон улсын сургалтад дадлаг сургуулийн талаар мэдээлэл сонслоо. Сургалтад дадлаг сургуулийн талаар аймгийн онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Алтан Бадралт мэдээлэл хийсэн юм а. Тэрээр говийн чин 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалтад дадлаг сургууль нь үндсэн 8 чиглэлээр зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар дадлаг сургуулийн төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангаас 90 хайх аврах ажиллагааны дадлаг сургуулиуд зохион байгуулагдаж Монгол Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцож байгаа гэдгийг онцолсон юм а. Уг дадлаг сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхан болон яаралтай тусламж үзүүлэх тухайн улс орон нутагт тохиолдож байсан олон нэрвэгдэхстэй гамшигын үед хэрхэн ажиллаж байсан талаараа туршлага солилцох эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ удаагийн сургалтад дадлаг сургуульд онцгой байдлын ерөнхий газар, баруун бүсийн онцгой байдлын газар, Ховд аймгийн онцгой комисс, гамшигаас хамгаалах алба мэрэгжлийн анги, яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гадна Америк нэгдсэн улс, Франц, Валав, Шри-Ланка, Австрали, Канада, Япон, Солонгос, Тайланд улсын элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Тайланд, Шри-Ланка, Валав улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байгаа гэдгийг онцоллоо. Энэ удаагийн сургуульд нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд хүрэлцэн ирж байгаа. За мөн Америк нэгдсэн улсын талаас элчин сайдын үүргийг төр хамгаалагч, за мөн Номхон далайн армийн бригадын генерал гэд дээд түвшний хүмүүс энэ сургуулийн нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа маа. За сургуульд маань Монгол улс болон Америк нэгдсэн улсын оролцогчдоос гадна бусад 10 гаруй улс орноос элчин сайдын яамдаас хүмүүс оролцож байна. Энэ утгаараа энэ сургууль маань зөвхөн 2 орны төвшөнд биш, олон улсын төвшөнд болж байгаа юм томоохон хэмжээний сургууль байгаамаа. Нийт сургуульд маань бол 400 гаруй хүн. За бусад иргэдийн оролцоо, мэрэгжлийн ангийнхаа оролцоог тооцох юм бол 700 гаруй хүн бол энэ сургуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцож байгаа. Сургууль маань үндсэн 8 чиглэлээр өгдөж байгаа. Эхнийх нь бол онцгой байдлын ерөнхий газрын харьяа, үндэсний аврах бригад, нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, за баруун бүсийн 5 аймгийн онцгой байдлын газрын аврах салбарын буюу мэрэгжлийн хүмүүс маань Америк нэгдсэн улсын Аляскийн үндэсний гавардын мэрэгжлийн аврагчтай туршлага солилцох сургалтуудыг зохион байгуулад дуусч байна. Энийхээ хүрээнд бид 4 удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа. За мөн онцгой байдлын ерөнхий газар маань нохой албатай болсон. Энэ нохой албыг бэхжүүлэх, энэ нохой албаны албаа агчдыг чадваржуулах, нохоогоо улам чадваржуулах, сургах юм чиглэлийн сургалтуудыг мөн 5 сарын 28-наас эхэлж явж байгаа. 6 сарын 6-нд бас явах юм байна. Өнөөдөр хуралдсан аймгийн онцгой комиссийн хурлын үеэр ус цагуур орчны шинжилгээний газрын дарга инх заяа Ховд аймгийн цаг агаарын болон хур тундас зуншлахын байдлын талаар болон үйлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг орон нутгатаа хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн зун ихэнх нутгаар хур тундас багтай гандуу байсан бол энэ жилийн үед мөн хур бороо багтай гантай байх төлөв ажиглагдаж байгааг мэдээлсэн юм а. Тийм учраас ирэх өвөл хаврын нөхцөл байдал хүндэрч болцсошгүй учраас эртнээс бэлтгэлээ сайтар хангаж ажиллахыг Монгол улсын шадар сайд инх төвшин аймгийн онцгой комиссийн гишүүдэд анхааруулж ажлын амжилт хүслээ.